Сайн уу. Нугаад явахтай контентын маань энэ удаагийн дугаарт бэлгийн замын халдварт өвчин ба бэлгийн замын халдварт өвчнөөс оюутан залуус хүүгүүд насан туршид гээд эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгаагүй бүгдээрээ хамгаалж хэрхэн одоо хамгаалах аргаа мэддэг юм уу? Эсвэл ямар төрлийн өвчин байдгийг өвчнүүдийнхээ үр дагаврыг мэддэг юм уу? Энэ талаар сонирхолтой. Тэгээд өнөөдөр бас нэг онцлогтой өдөр нь дэлхийн нийтээрээ дотоод тэмцэх өдөр тохиож байгаа. Тэгээд хэдүүлээ өнөөдөр энэ жижигхэн керман хасаагүй төрөвчин цүнхэнд юунд ч ингээд орчхоор багтчих жижигхэн авсаархан зүйл ямар их төрлийн юмнаас хамгаалж болдог. Бас хүүгүүд маань залуучууд маань энийг хэр нээлттэй авч явж чаддаг, хэрэгжилж чаддаг тухай сонирхъя. Бэлгэвч авч явахгүй. Бэлгэвч авч явахгүй. Бэлгэвч авч явахгүй. Күү. Яагаад? Ашиг шаардлагатай. Шаардлагагүй. Яагаад? Рейсинг бол. Бэлгэвч авч явахгүй. Мэдгүй зөв авч явдаг шүү дээ. Хэрэг болох шүү дээ. Зөв хэрэглэв. Гарах үр дагаврыг мэдэх үү? Авч явахгүй. Үгүй. Бэлгэвч авч явахгүй. Бага. Тэр ичих зүйл биш шүү дээ. Чирсэн энгийн хэрэглээ. Соёл тийм. Соёл. Та байна дээ. За энэ ичих зүйл рүү авч явахад Үгүй. ерөөсөө ичих зүйл биш тийм. Өөрөө бол хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ. Карманда бэлгэвчтэй явах зүйл гэж боддог. Авч явдаг. Тэгэл хамгаалалт хэрэгтэй. Уулан байдаг шүү дээ. Сайн байна. Сайн мөн гомболтын бэлэн өгдөг. Би шүтээсийн бизнес удирдлага хүмүүлийн салбарт сэтгэл судлалаар нэгдүгээр курс суралцдаг. Нөхөн үржих эрүүл мэндийн талаар ерөнхийдөө нэг мэдлэг бол надад бол байхгүй гэж үзэж байна. Ер нь ярина шүү дээ. Тийм. Гэр бүл найз нөхдөйгөө бол ярина. Хичээл дээр нэг цаавардаг байсан. Нөхөн үржихийн талаар гэх юм бол ерөнхийдөө одоо хүний ариун цэврийн талаар сайн сахидаг байх. За тэгээд бэлгийн авто орохдоо одоо хамгаалалт хэрэгэлдэг байх. Хэмжлэр зүйлүүд байгаа. Санаатай бол санамсргүй байдлаар нэг амар чанга зохиод идэг. Нэг инээж ирэл зохиод идэг шүү дээ. Хүний амнаас гарч байгаа үг, биенд үрж байгаа үйлдэл бол хүний хэрэгтэй хэрэгтэй болцсон учраас ерөнхийдөө жоох тиймэрхүү. Хамгаалтгүй бэлгийн харилцаанд орох юм бол одоо бэлгийн замын алдарт өвчин, тэгээд хүсээгүй жирэмслэлт. Ямар өвчин байдаг юм бэ? За дөрвөн байдлаар мэдж байгааг бол тэмбүү дох гэл. Тэмбүүг болохоор ярьж байгаагаар болохоор үр дагавар нь ингээд эрхтнүүд нь ингээд салаад үздэг гэж сонсч байсан. Тийм тэгээд дохоолохоор ерөнхийдөө одоогоор нөгөө эмчлэгдэх арга байхгүй байгаа. Тийм болохоор ер нь аюултай гэж үзэж байгаа. Тийм шууд үхэл дүрх аюултай болохоор. Ямар хамгаалах арга зам байна? Одоо хамгийн наазах нь тэгэл бэлгийн авто орохгүй байх, альсвал орохгүй байх юм уу. Тэгээд одоо бэлгэвч хэрэглэх гэл өөрийнхөө биеийг ямар байгаагаа нэг удаа мэдээд үзчих зүгээр. Тийм. Богт үзүүлэхгүй байснаас ер нь үзүүлсэн дээр шүү дээ. Эхтэйчүүдийн хэмжид насан туршсан хүн ер нь тэзэд очиж үзүүлэх хэрэгтэй гэдэг мэдээлэл байдаг. Тийм талаараа бол нэг сайн байхгүй. Тэгээ өөрчлөлтийн сэргийлэх үүднээс одоо ингээд одоо Google дээр ч бүх юм байгаа шүү дээ. Google-с ерөнхийдөө эхлээд хараад үзсэн дээр баг. Тэгээд ерөнхийдөө зохиосны эмчтэр очиад үзэх хэрэгтэй. Уулзаад үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Найз чинь чамд итгээд ингээд юм хэлж яхад ямар нэгэн байдлаар итгээд хэлж яхад нь өөдөөс нь шоолох ч юм уу аль эсвэл өөр нэг хүн тэр нь задруулахгүй байх нь хамгийн чухал. Одоо бэлгийн замын халдварт өвчний үр дагавар нь болохоор өөрөө мэдсэн ч юм мэдээгүй ч бусдад аль эсвэл халдаах ч юм уу тиймэрхүү үр дагавартай аль эсвэл хүний бие одоо дордох тийм аюултай. Тийм тэгэхээр ерөнхийдөө нуулгүй л энд тийм хүнтэй одоо ингээд ойр дотны хүмүүстэйгээ нуулгүй ярилцаж явах хэрэгтэй тиймэрхүү зүйлээ. Ер нь огтноохон байхгүй. Интернет дээр бүх юм байгаа шүү дээ. Сошиал орчинд бүх юм байгаа. Тийм учраас сошиал орчноос ямар нэгэн өөрийн зөв гэсэн мэдээлэл ерөнхийдөө олоод авах боломжтой. Сошиал дээр байгаа бүх мэдээллийг чи үнэн бодож үзэж бүх мэдээлэл бол үнэн биш. Ерөнхийдөө одоо ингээд патенттэй ч юм уу, оюуны өмчөөр хамгаалагдсан тиймэрхүү одоо мэдээллүүдийг ерөнхийдөө олж авах нь зүйтэй байх гэж би бодож байна. Одоо ингээд ямар нэгэн байдлаар бэлгийн замын халдварт өвчин туслаа гэж бодоход би одоо ингээд ээж аваас санаа зовоод асууж чадахгүй байлаа гэж бодоход би одоо ямар нэгэн зөвлөх багштайгаа ч юм уу одоо ингэчлээ багшаа хаашаа хандах вэ гэд ерөнхийдөө асууж чадна. Манай Монгол улсын бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх магадлалын одоо бүртгэгдсэн тоо хэмжээ сүүлийн 10 жилд 4.8 пунктээр өссөн гэсэн юм судалгаа гарсан байна. Тэгэхээр энэ юу ч юм гэхээр
одоо бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам л ер нь бол ихсээд байна л гэсэн үг. За энэ нэг талаараа одоо өсвөр үе, залуу үетэй шууд холбоотойгоор бас болж байгаа. Дээр нь нэмээд энэ бэлгийн замын халдварт өвчнүүд дотроос хамгийн ихээр өвчилж байгаа 4 өвчнийг онцолсон байдгиймээ судалгаан дээр. Жишээлбэл нэгт нь бол бүр 1-р дугаарт бол тэмбүү өвчин одоо жигсэж байгаа хань, хоёрт нь заг хүтэн, гуравт нь тэрхмназ, дөрөвт нь дох гэд энэ 4 төрлийн өвчин бэлгийн замын халдварт өвчин хамгийн их бүртгэгдэж байна гэсэн юм судалгаа байна. Ер нь бол хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсноор одоо бэлгийн замын халдварт өвчнөр өвдөж байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед бол энэ залуучуудын дунд одоо бэлгийн замын халдварт өвчний тархалт бол маш өндөр байна. За тэрэн дундаа бол тэмбүү, халаан мэдээ халдвар, уроплазм, микоплазмын халдвар бол маш их байна. За саяны хэлсэн эдгээр энэ бактерийн гаралтай халдварууд маань бол бас шинж тэмдэг одоо бага бүдэг өгдөг. За заг хүтэн терминаас бол 3-5 хоногийн дотор 7 хоногийн дотор бас хурцаар одоо илэрч өвчнийг бол үүсгэж идэг учраас тухайн хүнд бол завир илрээд богино хугацаанд бол бас эмчлүүлждэг. Гэтэл тэмбүү одоо халаан мэдээ халдвар бол шинж тэмдэг багтаа учраас магадгүй тэмбүүгийн шинжилгээг бол цусны шинжилгээгээр одоо илрүүлэх ч юм уу тийм ээ. Бэлэг эрхтнэр нэг жижиг хатуу одоо яар гарчаад тэр нь бол тодорхой хугацааны дараа ямар ч өвдөлтгүйгээр алга болчдөг. Ийм тохиолдлуудаар бол их өвчний илрүүлж байна. За бас нөгөө уроплазм, микоплазм, халаан мэдээ халдвар эдгээр бол нарийн шинжилгээгээр PCR-ийн шинжилгээ, пемополарын энэ шинжилгээгээр хөвчлэн бол илрүүлж байгаа. Эдгээр нь бол шинж тэмдэг багтаа учраас манай залуучууд тийм ээ сайн одоо үзүүлэхгүй явснаас болоод өвчнийг бол хөндрүүлэх, бага арцгийн өрөвсөлт өвчин одоо бусад одоо эмэгтэйчүүдээ одоо өрөвсөл халдваруудыг үүсгэж байна. Энийний улмаас бол одоо залуучуудын дунд бол одоо нөхөрч насны хүмүүсийн дунд зулбалт, одоо өсөлтгүй жирэмслэлт, савны гадуурх жирэмслэлт гэх мэттэй энэ бас өвчлүүд бол бас энэ халдвартай холбоотой бол нэмэгдээд байна. Энэ бэлгийн замын өвчнөөр өвдсөн хүмүүс бол маш богино хугацаанд дэмжлүүлэхгүй болвол цаашдаа бол бие бусад эргэтэн системийн бол эмгэгүүдийг үүсгэж идэг. Ялангуяа тэмбүү бол тийм ээ одоо тодорхой бас хэв шинж одоо шинж тэмдэг өгөхгүйгээр хүндэрч идэг. Тэгэхээр одоо магадгүй тэмбүү хүндэрсэнтэй холбоотойгоор одоо тухайн эмэгтэй жирэмсэн байх юм бол одоо төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гарах ч юм уу тийм ээ. Бусад биеийн дархлаа эсэргүүцэл сулрах бусад өвчнүүд бол даамжрах юм явцад оролдог учраас тэмбүүг бол богино хугацаанд цусны шинжилгээгээр ингэж илрүүлж яралтай хурдан эмчлүүлж л ах хэвээр. Эм чин одоо залуучуудаа нөхөрч насны одоо эмэгтэйчүүдийн дунд бол уриалж хэлэхэд бэлгэвчийг бол тогтмол хэрэглэж занших хэрэгтэй байна. Нэг бэлгийн хавтагчтай байх хэрэгтэй байна. За бэлгэвч гэдэг юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүст бол одоо биедээ аваад явж байхад бол хамгаалах хэрэгсэл бол болдог учраас энийг бол ичгүүгээр одоо бие биендээ санал болгож одоо хэрэглэх шаардлага гарвал бол хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бэлгэвчгүйгээр одоо бэлгийн харьцаанд орсноор хүсээгүй жирэмслэлт тийм ээ бусад бэлгийн замын халдварууд янз бүрийн хөндөрлөлт үүсэх эрсдэлтэй байгаа учраас ичгүүгээр айхгүйгээр бэлгэвчийг бол тогтмол бол хэрэглэж зааших хэрэгтэй. За бас октоудаа гэж уриалж хэлэхэд манай нөхөрч насны одоо эмэгтэйчүүд тийм ээ ээжүүд маань октоудаа маш сайн одоо бэлгийн эрүүл мэндийн талаар одоо зөвлөгөөг бол сайн өгөх хэрэгтэй. Энэ талаар бол дэлгэрэнгүй нээлттэй сайн ярилцаж октоудаа үнэн зөв мэдээлэл өгч шаардлагатай гэж үзэх юм бол эмчтэй октын эмчид эмэгтэйчүүдийн эмчид бас тодорхой хугацаагаар бол үзүүлж явах юм бол альва бол өвчнөөс одоо октоо эмэгтэйчүүдэд бол бүрэн ингэж хамгаалах боломжтой байгаа шүү. Энгийнээр та бүхэнд нэг уриалга хэлмээр байгаа. Ямар уриалга вэ гэхэлэр одоо ямар нэгэн байдлаар хосын харилцаанд орсон тий. За хамгаалтгүй орсон тохиолдолд за хос боллоо гэж бодоход хоорондоо нэг нөгөө ярилцаад хоёлоо хоёр биенийхээ эрүүл мэндийн төлөө ирээдүйнхээ төлөө хамтдаа яваад шинжилгээ өгөө гэд ярилцаад хөтөлцөж очиж шинжилгээ өгөөч гэдэг уриалга хэлмээр байна. Энэ жижигхэн керманд хаасайгүй төрөвчин цүнхэнд юунд ч ингээд орчхоор багтчих жижигхэн авсаархан зүйл ямар их төрлийн юмнаас хамгаалж болдог. Охид залуучууд маань бэлгэрч аваад явахад нуугаад байхав те. Энэ ичих зүйлөө авч явахад үгүй. Ерөөсөө ичих зүйл биш те.
Өөрөө бол хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ. Карманда бэлгэвчтэй явах зөвлөх гэж боддог. Авч явтраа. Тэгэл хамгаалалт хэрэгтэй. Уулан байдаг шүү дээ. Тогтмол хэрэглэж хөвшөөрэй. Бэлгийн боловсролын талаар хэдүүлээ. Би биенээсээ нуугаад явах үү? Нуугаад явах хэрэгтэй.